За сайн байцгаана уу миний Монголын ард түмэн, ялангуяа Монголон гэсэн сэтгэлтэй хөх залуучууд минь. Энэ өглөөний өөрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. За ингээд халуунцад нь өглөө өөрөөр нарт мантахаас өмнө энэ уулан дээр гарч ирээ сайхан. Тангараг ард түмэндээ, Монгол түмэндээ өргөе гэж үзсэн юм аа. Өчигдөр юу нэлээх уур хүрлээ. Тэгээ ер нь бол шийдлээ шууд. Ер нь зөвхөн шууд тангараг өргөөл тэгэл болохгүй бүхэндээ шууд тэмцэхээр шийдлээ. Ганцаараа байсан ч хамаахгүй. Юу шаа санагчлаа нэр. Ер нь одоо ингээд Монгол улс бүр хэцүүдийн дээр хэцүүдж байна. Бүр ард иргэд минь одоо энэ таны сая дөнгөсөн харсан энэ их олон ард иргэд өдөр болгон зовлолтой, шаналлтай, бухимдалтай байна. Энэ бүхнийг нь шийдчих бах, болгочих бах. Янз бүрийн бөө, янз янзын судлаачид, янз янзын эрдэмтэд бүх хүмүүсийг би хүлээж харж суудлаа. Аль нь ч надад таалагдахгүй байна яг үнийг хэлэхэд. Ийм олон ламнаар, ийм олон бөөнөр, ийм олон бясалгалагч гэгэрүүлдэг хүмүүс бэж иж хинхэн нэг сая 500 хүмүүсийг гэгэрэлж чадахгүй дэндүү арчаагүй байгаа надад ердөөсөө таалагдахгүй байна. Хийж байгаа юм ч таалагдахгүй байна. Тэгэхээр зэрэг би яг үнэхээр юм те. Миний олон жил яриад байдаг. Тэ? Тэр зүйлүүд үний юм бол би өөрөө үний юм бол өстө жинхэнэ яаж хийдгийг яруу тодор нэг харуулаад заяа. Тэгээ миний хэлэх гэж байгаа үг бол ард түмэн минь, ард иргэд минь, Монгол түмэн минь би та нарын завчих сэлмний чинь ирнэ болъё. Харин та нар миний ард зогсож миний арыг да. Би үнэхээр л Монгол хүн юм бол би үнэхээр л өвөг дэдсийн үр уд маань муу юм бол ард иргэдэн урдан зогсож цээжээрэн би хамгаалъя. Энэ муу том донгосоод байгаа өөрсдийгөө чадaltaй хүчтэйгээд хуцаад байгаа хүн байна уу, бөө байна уу, лам байна уу, мөн бөөснүүд намайг сонс заяа. Та нар мянган бөөнөр цуглараад, мянган ламнар цуглараад намайг хараагаад хараа чадахгүй мэдвэ. Учир нь миний дотор Монголон гэсэн зүр сэтгэл минь оршиж байна. Олон мянган ан амьтад харангадаж үхэж байна. Газар уулас шороо минь хатаж гандаж байна. Олон мянган өвгдээцийн үрсад балчрууд аман цангаж өлсөж байна аач. Ийм байхад би юунаас наах юм? Би та нар жинхэнэ хэлээ заяа. Ястаа тэр та нар бөөнөр заяа тэр ялангуяа тэр уул ус газар шороо ухаж байхад нь дэмнээд тэр ухаж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа тэр бөө лам руугаа та нар намайг сонс мэдвүү. Та нарын хараал бол надаа ерөөл. Хараалыг чинь ерөөл болгоо та нар буцаа мэдвүү. Станер нэг яаж энэ Монгол улсын ард иргэдэг ингэж зовоож та нар чадж байна. Энэ малчин хүмүүсийг та нар яаж зовоож чадж байна нэрэ. Удмаараа мал маллаж энэ олон Монгол ард түмнийг тижээж ирсэн. Тэр малчин хүмүүсийн сагаан сэтгэлийг та нар яаж харлуулж чадж байна. Тэнгэр заяат босоо үгдээцэн монголчуудыг та нар нэр яаж доороо гიშгэж зүрхэлж байна нэр. Чаддсан бол надтай ирэх шиг мэдвүү. Харъя. Харъя. Станы харъя мэдвүү.
та нэг уур минь хурч бай. Ёстой чойнмгийн уур одоо хүртэл миний цээжинд дүрлцээр байгаа шүү. Сүүлчийн ширээнээс хөөхтлэн дүрлцэнэ гэсэн. Юу гэж намайг ширээнээсээ хөөхтөө та нар өөрсдөө хөөх болно мэдв. Стэнэр. Монгол улс уул усын газар шорооны лус савдгууд хичнээн их харамсаж хичнээн их Монгол хүмүү газар шорооныхоо эздийг хүлээж суугаалаа. Миний Монгол эзгүүдэд ч олон жил болж олон хүмүүсийн гараар сэндийч самрууллаа да. Арт түмэн минь намайг харж өөрийгөө тань. Би та нарын дотор байгаа тэр монголон гэсэн сэтгэл чинь байна. Бүр та нарын зүрхэн зохилж байгаа тэр халуун цус чинь би байна. Муу бүхний хар бүхний өөдөөс зогсож чадах тэр эр зэрэг чинь би байна. Би та нарын дотор ш байна. Энийг сонсоод дотор чинь огшиж байгаа бол үнэн бос уу? Би та нарын дотор оршоод орилж байгаа бос уу? Үүнээс хойш би Монгол дээлээ өмсөх болно мэдв. Би хаач бас Монголдоо монголоор байх болно. Надтай хамт тэмцээ зүтгий гэж байгаа залуучууд охтууд байвал ядаж осор жамааг дийлчээд осор жамаагийн дээр нь гарчаад надтай нэгд заа юу. Осор жамаа яаж вэ гэсэн чинь осор жамааг зодож дийлэх бишээ. Тийм мал мулгуу биш заа юу. Осор жамаа байна шүү дээ. Эмхтэй хүн шиг хувцлаад гудамжаар алхахаасаа ичихгүй байна. Гэтэл би Монгол хүн Монголдоо Монгол дээлээ өмсөхөөс ичих юм уу? Яшиг л байна. Би хинээс чичгүй мэдв. Гудамжаар одоо Монгол дээл өмсөө явж байгаа намайг шоолох юм бол би зүгээр шоолж байгаа инээж байгаа тэр инээмсэглийг чинь хараад би амьдралыг чинь уншина мэдв. Туршаад үтсэн ч болно. Инээгээд үз. Өөрөө чи амьдралыг чинь би зүгнөх болно. Хүүрнэн үгүүлэх болно мэдв. За ингээд гуравтаа сайхан монголчуудаа хамтдаа уухайлцгаая. Нүдэн анаад компьютерийн цаанаас ч юм уу хаанаас утасны цаанаас хамаагүй дотроо нүдэн инж яваад миний дуу хоолойг сонссон. Дотроо хамаг чангаараа уухайл. Эш. За жинхэнэ Монгол түүхийг монголчуудаа хамтдаа бүтээ. Урагшаа.